Олимпиад хүрэх зам чи хүнд штэ. Олимпиад хүрэх зам гэдэг чинь өөрөө маш их хөдөлмөр, маш их хөлс, маш их одоо бэлтгэл сургалтын үр дүнд Олимп гэдэг юмд бид очдог. Тэгэхээр энэ зам болоод өстой маш хүнд зам, маш хэцүү зам. Тэгээ энэ дэр маш их төвчээртэй, маш их хичээнгүү, дайчин, маш их хөдөлмөрлж очдог зам гэж үздэг шүү дээ. Анха бид 14 оны Сочигийн Олимпиад орсныхаа дараагаар шгшээ баг өөрчлөгдөд, бүрэлдэхүүн нөөцлөгдөд ач хоолойрох ариун дуулгын төр маань шгшээгийн тавьсан болж орж ижсэн. Тэрнээс хойш ач хоолойрох маань одоо 18 оны Пхенчхан Олимп, 22 оны Бээжин Олимп ороод одоо 3 дахь Олимпиадаа Милан Олимпиад орох гэж байна. Ариун дуулгын манаас одоо энэ жил бас анх Олимпиад орох гэж бэлдэж байна. Энэ спортыг сонгосон шалтгаан маань бас багасаа энэ спортоо хичээлсэн. 2007 оноос ахгуулаад ер нь энэ спортыг хичээлж эхэлж манай утгыг бас их зас ордог газар болохоор тэгээд санаар их гулгадаг байсан. Тэгэл энэ спортоор орсон да. Бид нар бас их юм үзлээ. Яагаад гэвэл бид нар тэмцээн оролдоонд ороод Олимпийнхаа эрхийн төлөө маш их зүтгэсэн. Ялангуяа бидний спортын улсын орон төсөн мөнгө маань бас гайгүй тавигдсны үед бид нар маш их тэмцээн оролдоонд орж өндөр амжилтууд гаргаж Олимпийнхаа эрхийг жилийн өмнө авцсан байгаа. Энэ маань бол бидэд бас их түүхэн амжилт болсон. Бүтэн жилийн өмнө зэрэглэлээр бүр дэлхийн шилдэгүүтээ оролдохоор эрхээ аваад бүх зайдаа оролдохоор эрхээ аваад орж иж байгаа нь бас өндөр амжилт гэж бодож байгаа. Ач хоолойрох маань тэрний өмнө писийн олон улсын тэмцээнээс 2 алт, 2 мөнгөн медаль, оройлогчныхаа писийн тэмцээнүүдээс бас хүрэл медаль энэ төр олон улсаас авч байгаа. 2000-с 2010 оноос ахгуулаад ер нь Олимпиад ороод ирсэн хүмүүсийг хараад их баярлж ирсэн. Тэгээд энэ Олимпиад ер нь орж үзэхсэн гэж бодоод явж байсан да. Мэдээж Олимп бол эх орны ив нэгдэл зохиогддог. Тэгээд ер нь нөгөө эх орноо бас нөгөө дэлхийд таниулах, сурчлах гэсэн утгаар л явагддаг да. Мэдээллийн ивент тэтгэгч Апу мөргөлж өөдөө. Бид нар ерөөсөө үндсэн зарчим маань бол бид нар одоо ингээд өнөөдөр дэлхийд бол шилдэг одоо маш олон орн байдаг одоо цанаа өгдсөн. Тэгэхэд бид нар тэдэрлөө дөхөх цагийнхаа одоо цагаа шахаж ойртуулах юм дээр их маш их ажилласан. Ялангуяа бид нар бол дэлхийн шилдэг одоо Олимп дэлхийн аваргуудаас бид нар маш их хол хоцордог. Одоо нэг 5-6 минутаар хоцордог байсан бол энэ жил бид нар 2 минут хэдээр хоцордог болсон. Дэлхийн аварга шалралт тэмцээнд ачаа маань дэлхийн одоо аварга болж байгаа Олимпийн аварга болж байгаа тэмцээнээс 2 минут гарангаар хоцорно гэдэг бол энэ бол нягтрал их сайтай, амжилт их сайн болж ирсэн л гэж үзэж байгаа. Зөндөө бол олон сорилт байна. Одоо тэр болгоны тооцох юм бол одоо тамирчин байхын одоо тэр үнсэн одоо их сонирхолтой болох те. Тэгэхээр цаг агаар одоо хүн бүхэн л одоо бүх тамирчил цаг агаарттайгаа гадаад одоо цаг агаар цаг хугацаатайгаа өрсөлдөж бэлтгэл сургуультаа хийж байгаа. Тэгээ манад бол Монголд бол мэдээж бааз байхгүй болохоор л жоохон тийм байдаг да. Ерөөсөө энэ гадаадын тамирчдын ерөөсөө одоо бид нар яг нутагшуулъя гэхээр бид нар одоо адилхан техник байна, адилхан цан хэрэглийг хэрэгжилж байна. Ганцхан шинжлэх ухаан. Тэр технологийн хөгжил гэдэг юм чинь өнөөдөр буурай оронд бас их хүнд тусч штэ. Бид нар тэр дорн аваад тэр дорн хэрэгжүүлээд тэр олон одоо хэрэгжилж байгаа янз бүрийн юмнуудыг бид нар бас мэдэхгүй. Тэр шинжлэх ухааны сорилтуудын тэр ямар эрс ус дутаад байгаа юу бид нар нөхөх ёстой. Тэр юмнууд дээр бол бид нар бас жаахан дутагдaltaй байдаг бахал гэж боддог шүү дээ. Тэр юмнуудыг хэрвээ хэрэглээд тэдний төвшөнд одоо тестүүдээ өгөөд бэлтгэлийн одоо явцыг хянаад ингээд шинжлэх ухааны үндэстэй үзэх юм бол бид нар бас амжилт сайх бахал гэж боддог шүү дээ. Мэдээллийн ивент тэтгэгч Апу мөргөлж өөдөө. Хэцүү үе мэдээж нөгөө бэлтгэлийн байдаг да. Тэгээд нөгөө гарны савхаяасаа жоохон цуулж исэн. Тэгээд хамарны хагалгаа моглоонд орж исэн. Яг нэг хагалгааны үеийн л одоо бэлтгэлийн гэртээ одоо байнга байж үед л хэцүү байдаг да. Хаяа шантрах тохиолдлууд бас гарнаа. Тэгээд тэрийгээ давчих юм болсгаагүй. Маш олон тийм тохиолддог бас нөгөө жоохон тактикийн алдаа ч юм уу, жоохон алдаанууд гаргасны дараа тэгчгүүдээ гэж бодол үйддэг. Гэхдээ яг надад дараагийн уралдаан байгаа даа гэж бодоод ер нь төвлөрдөг да. Тэгээд нөгөө тэмцээнд явах өмнө маш их дэмждэг. Тэгээд манай монголчууд ч бас амар их дэмжлэгээр бас тамирчдаа явуулдаг болохоор
бас сайхан байдаг. Тэгээд тэр хүмүүсийн дэмжлэгээр бас тэр тэмцээндээ сайн оролцоод ирэхээр бас маш гоё байдаг. Ер нь бол гараанд эхлэхээс өмнө төвлөрөл тэгэл тактикийн уралдаанаа л өнөөдөр яг энэ замыг яаж хаан яг яаж ажиллах уу тактикал их боловсруулж оролддог та. Би ч одоо тэгэл уул хангаадаа мөргөөд сайхан гарчдаг та. Олимпиад оролцоод бас нөгөө төрийн талбайгаа ингээд мандуулаад гарч ийн гэж бас Монгол хүнээ бахархал өөрөө омогшин тэр л хамгийн гоё байдаг та.